За сайн байцгаана уу. За ерөнхийдөө миний өнөөдрийн танилцуулах гэж байгаа сэдв маань за лайтборд технологиг одоо сургалтанд ашигласан одоо байдлыг танилцуулах түнд үр дүн би шинжилгээ хийсэн юм үр дүн танилцуулах гэж байна. За агуулга нь ерөнхийдөө инженерийн суурь хичээлүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал за оюутнуудын санал асуулга үнэлгээний үр дүн танилцуулах юм байна. За зорилго нь инженерийн суурь хичээлүүдэд лайтборд технологиг ашиглан дижитал контент нэвтрүүлэх, за түүнийг үнэлэх. За зорилт бол үүнд одоо лайтборд технологиг ашиглаж дижитал контент хөгжүүлсэн байдлыг танилцуулна. За оюутнуудын санал асуулгаад дижитал контентын агуулга арга зүйг үнэлэх юм. За лайтборд технологи за үүнийг бид нар техникийн механикийн одоо хичээлүүдэд за үүнд одоо инженерийн суурь болох хичээлүүдэд энэ лайтборд технологиг ашиглан одоо хичээлүүд бэлтгэж контент бэлтгэж байгаа. За энд одоо манай тэнхнээс заагддаг энэхүү хичээлүүд одоо жилд давхарцсантайгаар 3000-аас 4000 оюутнууд одоо энэ хичээлүүдийг үзэж судалдаг. За энэ чухал инженерийн суурь хичээл байгаа. За тэгэхээр лайтборд технологийн хувьд бол шилэн самбар дээр тийм ээ одоо хичээлээ бичиж тайлбарлаад түүнийг одоо контент болгож бэлтгэж байгаа бичлэг маягаар одоо оюутнуудад өгж байгаа юм технологи байгаа. За энэ ковидын үед бол энэ бидний одоо хийж бэлтгэж байгаа энэ хөө контентууд маш их одоо үр дүнтэй одоо сургалтын хэрэглэгдэхүүн болж хэрэглэгдэж байна. За энд ерөнхийдөө 3 одоо генерашны тухайд тайлбар хийгээд явна. За энэ нь болохоор за нэгдүгээр лайтборд технологиг одоо энгийн одоо уламжлалтаар самбарт зүгээр бид нар одоо зурж бичиж тухайн хичээлийн агуулгыг яаж заадаг вэ? Түүнээс яхны агуулгынхаа хүрээнд инфо гараараа зурж бичиж тайлбарлах маягаар юм бичлэгийг хийлгсэн байгаа. За дараа нь 2-дугаар төвшний гэж үзэж байгаа. Энэ болохоор одоо бидний инженерийн суурь хичээл болсон хичээлүүд дээр зураг төслөл за хөдөлгөөнт одоо эдгээр механизм ч юм уу тийм ээ хөдөлгөөнт төрсийг одоо хэрэглэх шаардлага их гардаг. За хичээлийн агуулгыг тайлбарлах. За тэгэхээр энэ дээр хөдөлгөөнт төрс за зураг энэ үг хажуугаар нь тайлаар ингээд зэрэг оруулж ирж за уламжлалт аргаар тайлбарлаа зэрэгтэж ингэж тайлбар хийж бичлэг бичүүлсэн юм хэсэг байгаа. За 3-дугаарх нь болохоор ерөнхийдөө програм ашиглаад одоо ямар нэгэн тооцооллын үр дүнгээ програм ашиглаад одоо шалгах юм жижиг аппликейшн програмуудыг ашигладаг. За симуляц хийдэг зарим хичээлүүдийн хувьд бол ийм програмуудыг ашиглаж одоо тооцоо хийх аргачлалаар ийм 3 янзын 3 өөр төвшөнд ийм лайтбордын хичээл бичиж бэлтгэсэн байгаа. За үүний үр дүн ерөнхийд нь яг YouTube ингэж одоо байршуулад за зарим хичээлийн хувьд бол энэ жижиг MOOC маягийн ийм платформ ашиглаад за нэг 2 хичээлийн хувьд бол энэ MOOC бэлтгэж боловсруулсан байгаа. За энэ дээр болохоор ерөнхийдөө одоо энэхүү бидний бэлтгэж байгаа энэ контентийг ямар байдлаар одоо хандлт ямар байна тийм ээ түүний үзэж байгаа хугацаа үзэлтийн тоо ч гэдэг юм хугацаанаас хамаарат ямар одоо үзүүлэлттэй байна гэсэн энэ статистик үзүүлэлтийг одоо хугацаагаар нь ямар хичээлийг одоо төлхөө үзэж чинь ч гэдэг юм уу тийм ийм байдал ингэж юу статистик гаргаж гарч үзсэн байгаа. За одоо энд жишээлбэл хамгийн өндөр ковидын үед 2020 оны одоо 12 сард авсан датагаар энд ингээ харуулхад за 16-7 хоногийн одоо эхний 4-7 хоног за дараагийн 11-р 7 хоног 12-оос эхлээд одоо сүүлийн 4-7 хоног гэдэг ч юм уу ингээд ингээд үзэхэд хамгийн үзэлт одоо ихсэн үзэлтийн тоо гэсэн юм үр дүн харагдаж байгаа. Тэгэхээр бидний энэ бэлтгэж байгаа сургалтын хэрэглэгдэхүүн бол одоо үр дүнтэй за тэр хичээлийн төгсгөлд одоо би дард хийх ч гэдэг юм уу хичээлээ баттгах шалгах тохиолдолд одоо үзэлтийн тоо ихсэж ингэж харагдаж байгаа. Хэрэглэгддэг чухал хэрэглэгдэхүүн бол байна гэдгийг бас харж байгаа. За тэгээ бусад дата үзүүлэлтүүдийг тухайн судалгын тухайн яг ямар хичээлийн одоо хэрэглэгдэхүүнүүдийг үзэж судалж байгаагаар нь датануудыг тусгуулсан харж болж байгаа. Нарийн одоо
зүйлүүдээр YouTube дээр бичлэг оруулаад түүнийг хардаг бүх юмнуудыг статистикуудыг харж болдог байгаа. За энэ сургалтыг 2020 оны одоо энэ үзүүлэлтээ ковидын үеийн үед энэхүү сургалтын хэрэглэгчүүнийг ашиглаж үзсэн оюутнуудаас одоо 20-21 оны намрын удирдал одоо техникийн механикийн хичээл судалсан оюутнуудаас одоо санал асуулга авч боловсруулсан байгаа. За тэгэхээр энэ санал асуулга бол зөвхөн контентын хувьд биш, техникийн механикийн сургалтын үйл ажиллагааг үнэлэх юм асуулгыг одоо 200 оюутнаас энд авсан байгаа. За энэ одоо юу гарах гэдэг нь за ерөнхийдөө хичээлийн одоо багшийн мэргэжлийн ур чадвар, хичээлийн хэлбэр, агуулгын уялдаа холбоо, сургалтын материалуудын хүртээмжтэй байдал. За захин хичээлийн үед одоо хамгийн хэрэгцээтэй сургалтын материалууд юу байна вэ? За сургалтын үеийн одоо давуу болон сул талуудыг захин сургалтын тийм ээ давуу болон сул талуудыг асуусан ийм асуулга авч байгаа. За эндээс би дэлгэрэнгүй цаашаа юу тайлбарлах гэж байна вэ? Яг үүнд бол одоо захин сургалтын үед хамгийн хэрэгцээтэй сургалтын материалууд гэдэг дээр мэдээж бичлэгүүд гэдэг тийм ээ видео контентууд гэдгийг гаргаж ирээд түүнээсээ видео контентууд дотор одоо шилэн самбар дээр бичсэн лайвборд ашигласан хичээлүүд илүү өндөр үр дүнтэй гарсан байгаа. За тэгээд эндээс цаашаа дараагийн жилийнх намрын удирдалд үзсэн одоо энэ 37 оюутан нэг хичээлийн хувьд зөвхөн лайвбордыг одоо идэвхтэй ашиглаж семинар, лекц семинарын одоо хичээлийн хэрэглэгдэхүүн за зарим бие даатын одоо дасгал ажлууд зэрэг дээр одоо энэ контентуудыг одоо тус бүрдэн бичлэгүүдээр ингээд өгөө явсан. За энэ оюутнуудаас зөвхөн одоо видео хичээлийн үр дүнгийн үнэлгээ, за видео хичээлийн бичлэгийн чанарын үнэлгээ, за сэтгэл ханамжийн үнэлгээ гэсэн ийм 5 уруу асуумж. За нөгөө хоёр нь болохоор видео бичлэгийн тохиромжтой хугацааг. За тэгээ видео бичлэгийн агуулгын хэлбэрийг ингээд асуусан ийм 5 бүлэг асуулга авч оюутнуудаас үр дүн боловсруулсан байгаа. Оюутнуудын асуулгын үр дүн. За нэгдүгürt нь энэ видео хичээлийн үр дүнгийн үнэлгээ гэдгээр хамгийн өндөр үзүүлэлт одоо бид нар одоо 1-ээс 0-оос 5 хүртэлх үнэлгээгээр тийм ээ. За мэдээж энд 5 байвал одоо хамгийн өндөр үнэлгээ авч байгаа гэж үзэж байгаа. За энд бидний хамгийн өндөр үнэлгээ авсан одоо энэ 4.1 буюу 6-7 дугаар үзүүлэлтээр самбар дээрх бичвэр нь миний хичээлийн ойлголтыг одоо сайжруулахад тусалт юм аа. За лайвборд технологийн захим орчинд оюутныг идэвхжүүлэх тохиромжтой арга байна гэсэн энэ хоёр үзүүлэлт хамгийн өндөр одоо үнэлгээтэй байсан. За үүний одоо асуумжийг боловсруулахдаа ерөнхийд ийм үндсэн зорилгын хүрээнд дэд зорилгоодыг инхүү задлж ямар үзүүлэлтүүдээр авсныг харуулж болно. Самбар дээрх бичвэр за энэ хамгийн өндөр авсан юм тийм ээ. За видео хичээл нь асуудлыг шийдвэрлэх үндсэн аргыг танихад тусалдаг гэдэг дээр одоо жишээ нь хамгийн бага зүйлсэнд гарсан байна. За дараагийнх нь болохоор видео бичлэгийн чанарын үнэлгээ гэдэг дээр одоо бас хамгийн өндөр энэ самбар дээрх зураг бичлэгийг харагдах байдлын тохиромжтой байсан. За багшийн хувцлалт дэлгэцэн дээрх өнгө одоо зохицолтой байсан гэдэг хоёр бол хамгийн өндөр зүйлтэй гарсан. За энэ болохоор тухайн үнэлгээ хийх ерөнхий зорилгын дотор энэ дэд ийм асуудлууд нь бол за хувцлалт за энэ дээр бол хамгийн бага видео хичээлийн идэвхтэй орчин агуулгыг ойлгоход амархан байдлаар хийгдсэн байсан гэсэн энэ дээр бол хамгийн бага үнэлгээ гарсан байна. За тэгэхээр за 3 дахь тайлбарлаа цаашаа. За 3 дугаарт нь сэтгэл ханамжийн одоо үнэлгээ хийсэн байгаа. Энэ 6 үзүүлэлтээр энд найзуудтай одоо лайвборд хичээлийг одоо санал болгоно юм гэж өндөр хурдтай гарсан байгаа. За би бас хичээлдээ илүү их лайвборд видео хичээл ашиглахыг одоо санал болгож байна гэсэн юм санал болгосон. За энэ төгөлдөн рүү харуулж байна. За дараагийнхан дээр видео хичээлийн тохиромжтой хугацаа. За би нэг нь болохоор видео хичээлийн агуулгын хэлбэр одоо ямар хичээлийн хэлбэрүүдээр одоо бэлтгэх нь илүү чухал юм гэсэн ийм хоёр асуумжаар авсан байгаа. Үүнд болохоор ер нь 7-оос 10 минут, аль эсвэл 10-аас 13 минут гэдэг хамгийн өндөр одоо өгсөн байгаа. За тэгэхээр одоо энэ минутууд хугацаануудын хувьд бол хамгийн дээд ер нь видео
одоо хичээл болон за MOOC-ийн хичээлүүдийг харахад бол 15 минутаас илүү юм хугацаанд бичигдсэн хичээл байдаггүй. Бас цаанаас энэ хамгийн дээд 15-аас сэтгэхгүй байвал илүү тохиромжтой гэдэг юм сургалтын хэрэглэгдэхүүний стандартуудыг бас олж харж ирсэн. За тэгэхээр энд манай хичээлийн хувьд бол 7-оос 13 минут илүү тохиромжтой юм а гэсэн юм саналыг оюутнууд өгсөн байна. За видео хичээлийн бичлэгийн агуулгын хэлбэр одоо ямар хичээл одоо лаборатори ч юм уу, лекц ч юм уу, семинар ч юм уу хичээлүүд дээр одоо хэрэглэхэд илүү тохиромжтой байна гэдэг асуултан дээр. За семинарын буюу жишээ бодлого гэдэг нь хамгийн өндөр 16 юу байна. За дараагийнх нь болохоор бие даалт буюу дасгал ажил одоо зөвлөмж тайлбарууд хэрэгтэй байна гэдэг нь 15%. Ийм хоёр үрдэн санал болгож үзсэн байна. За энд ерөнхийдөө зөвхөн би энэ санал асуулгын дунд ерөнхий дундаж стандарт азалтуудыг инфо сайт дээд хүснэгтүүдэд өгсөн байгаа. За цаашид ер нь энэ сургалтын явц болон ямар нэгэн асуулгын үр дүнг боловсруулах үнэлгээний одоо боловсруулалтыг хийхэд одоо за би өмнөх одоо яг энэ хурлыг энэ суур үнэлгээг талаарх үнэлгээний загварыг одоо танилцуулж түүнийг ашигласан үр дүнгээ танилцуулж байсан жилийн өмнөхийн хурлыг. За тэгэхээр үүнийг одоо илүү боловсронгуй цаашаа одоо инфо технологиг боловсронгуй болгох. За улам наривчилж одоо ямар хэсгүүд дээр онцгой анхаарч ажиллаж улам сайжруулж хөгжүүлэх боломж байна гэдэг цаашид суур үнэлгээний одоо загварт оруулж үнэлэхийг одоо зорж байгаа. За энд болохоор сая авсан 3 үндсэн агуулга дотор нь дэд бүлүүд болгоод ингээд задлаад бид нэр аваад за зарим тохиолдолд яг энэ видео контент хийхэд одоо шаарддаг стандартууд дуулгуулсан дэд бүлгүүдийг загвар болгож ингэж оруулаад суур үнэлгээгээр үнэлэх. За 2 минут үлдсэн шүү. За би дуусч байна. За ингээд ерөнхийдөө саяны 3 үнэлгээний үр дүнгуудыг энд харуулсан байгаа. За тэгээд юуны өгүүллээс одоо энэний дэлгэрэнгүй статистик боловсруулалтын үр дүнг ингээд нэг хүчлэн гаргаж оруулсан байгаа. Суур үнэлгээний үр дүн болон саяны дээр SBS програм дээр оруулсан үнэлгээний үр дүн хоёрыг харьцуулж зарим нь одоо гол үзүүлэлтүүдийг харьцуулж тайлбар маягаар оруулсан байгаа. За үнэлгээ одоо энэ оюутнуудын санал үнэлгээд үнэлтэнд эцсийн үр дүнг одоо дүгнэлт болгоод эцэст нь хэлэх юм бол за сургууль бол тонгороо сургалтын хэлбэрийг ашиглаад одоо энэ видео контент буюу бидний лайфворк технологиг ашигласан энэ хичээлүүдийг ашиглахад илүү одоо тохиромжтой. За үүнийг нэвтрүүлснээр багш оюутны цагийг хэмнэх, за биедээ суралцах боломж нэмэгдсэн. За инженерийн суурь хичээлүүдэд инфо технологиг ашиглан дижитал контент хөгжүүлэх одоо боловсронгуй болох боломжтой болж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл MOOC-ийн одоо ихний суурь тавигдж байна. Эдгээр хэрэглэгдэхүүнүүд нь одоо чухал суурь болж байна гэж үзэж байгаа. За цаашид энэ суурь загварыг үнэлгээний суурь загварыг ашиглаад цахим сургалтыг үнэлэх. За үр дүн суурилан цаашид одоо хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За энэ суурь үнэлгээний загварыг яагаад дахиж ингэж авч үзэж байгаа юм гэхээр сургалтын үнэлгээг үнэлэх одоо юм дээр энэ суурь загвар бол илүү их тохиромжтой байдаг. Тийм болохоор энийг илүү наривчлан дэд одоо үндсэн зорилт болон дэд зорилтуудад одоо задлж стандартуудыг задлж энэ суурь үнэлгээний загварыг зөвхөн одоо видео контент сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэлэх энэ загварыг одоо загварчилж гаргана гэж зорж байгаа. За оюутнуудын санал асуулгын үр дүн суурилсан видео хичээлийн агуулга гаргаж өгөх шалгуулахад одоо үнийг ашиглах боломжтой гэж дүгнэж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.